Та бүхэндээ гигийн өдрийн мэндийг хүргэе. 2026 оны 2 сарын 5-ны маань өдөр болж байна. За тэгээд хүмүүс маань хүсэн хүлээж байгаа тийм ээ. Одоо Тэнгэрийн ван гараг маань шулуун замд орчлоо. Ямар гоё вэ шөнийн мэхэлтнэ гэд. За өстой уучлаарай манайхаа. Одоо би танад Тэнгэрийн зургийг дэлхийд тавьсан байна. Шөнийн мэхлэхэд тааруу гэдгийг би одоо энд харуулж байна. Яагаад тааруу юм бэ гэхээр одоо бүр хамгийн энгийн жишээ байхгүй юу? За энэ ингээд Тэнгэрийн ван гараг тийм үү шулуун замд орлоо. За энерги нь эхэлчлээ. За тэгсэн чинь одоо шууд зөрчлийг бидний логиктой бидний оюун ухаантай ингээд уралдуулж байгаа байхгүй юу? За яасан гэхээр одоо бидний хараа оюун ухаан тийм үү бидний хэлж ярьдаг, бидний бичдэг, бидний одоо бүр амьдрал авч үзэх хамгийн чухал энергитэй бод гариг маань өөрөө хумхын ордод байгаа байхгүй юу? Тэгээ хумхын орд маань өөрөө бидний оюун санаа ухааныг эзэмтсэн өөрөө өөрлөгөө зөрчил үүсгэж байгаа байхгүй юу бод гаригаар байгаа. Тэгэхээр яах вэ? Өнөөдөр бидний бодож байгаа зүйл, бидний сэтгэж байгаа зүйл асуудалтай тулгарх магадлал 100% байгаа шүү гэдгийг энд харуулж байгаа. Тийм учраас өнөөдөр шууд шинийн мэхлэнэ сайн гэдэгтээ бол үнэхээр санал нийлж чадахгүй. За тэгээ хоёрдугаарт бас нэг баталгаа баримт нь юу байна вэ гэхээр одоо ингээ бидний сэтгэл тийм үү одоо энэ сар маань штэ. Бидний сэтгэл одоо ингээ хүн чинь ингээ сэтгэл мэдрэмжээд байгаа. За өнөөдөр таатай ч юм уу да гэд нэг мэдрэмжээ нэлээд сайн дагдаг хүмүүс байдаг да. А тэгсэн чинь яасан өнөөдөр бидний сэтгэл мэдрэмж булангарт бойдлах, манандах бүрэн боломжтой гэсэн ийм одоо холбоос айгуу чухал ингээд үүссэн байгаа дээ штэ. За тэгээ гурав дахь нь яасан гэсэн чи одоо бидрийг те одоо юу гэмдэ юм маань ингээ шууд ингээ дардан сайхан бүтнэ гэж байдаг штэ. А гэтэл энд чинь бүтэх боломжгүй хязгаарлалт, хашилт учирна, тулгарна гэсэн юм гурав дахь том баримт нь байгаа учраас өнөөдөр зоолоо ийм мэдээллийг одоо хүрхээс өөр одоо арга байсангүй. Тэгэхээр яагаад зөрчилдсөн, тэгээ яагаад одоо юм эхлэхэд өнөөдөр тааруу байна гэдгийг одоо та бүхнийхээ өмнө Тэнгэрийн зураг дээрээ тайлбарлаж өглөө. За тэгээд мэдээж яг ямар асуудал үүсэх боломжтой юм бэ, юунд анхаарах вэ гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл утгаар миний Instagram хаягны маань хаалттай группт хамрагдаад мэдээллийг өглөө олгон авах боломжтой. Тэгэх юм бол та нар маань миний Instagram хаягаар маань зочлоод хүлээн авч үзээрэй. За ингээ бүгдээр нь амжилт хүсье. Баярлалаа. Баяр та.